За бүгдийн минутын мэндийг хүргэе. Би дөнгөж сая босчод чинь. Тэгээд өнөөдөр болохоор би ихэнх өнөөдрийг одоо өнгөрүүлсэн талаараа бичлэг хийх гэж байгаа. Тэгээд тайд мандсан зүгээр ингээд ажиллаа хийж байхдаа ч юм уу, хичээл хийж байхдаа ч юм уу, эсвэл зүгээр ингээд ийм хань хэрэгтэй тийм эзэмж авч явах юм бол энэ бичлэгийг би маш их зөвлөнө. Тэгээд бүгдээрээ хамт цаг өнгөрүүлцгээе. Би яг дөнгөж хийсэн болохоор би өчтөрөө ингээд ийм банана chia seed oat milk tea мөглөөний цай бэлдээд унтсан. Би ингээд анх 7 дугаар ангидаа ингээд миний нүрэн дээр амар их батга гарч эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэр үедээ би бүр ингээд амар хичээл, амар өөдөө хичээлгүй болоод тэгэл тэрнээс хойш миний батга улуун их гараал ингээд тэлээл би гадсан. Тэгэл би ч нэгэл бүр ингээд ярих дургүй болоод ч юм ингээд юмтай ч өөдөө итгэл амар баг байж байгаа. Тэгэл яг 12 дахь ингээд авсан чинь миний батга гараа гайгүй болсон. Яг бүр алга болоогүй л дээ. Тэгээд би скин кэрийн талаар мэдэж эхэлсэн. Тэгээд өөрийгөө амар хүлийн зөвшөөрч эхэлсэн. Тэгээд ер нь яг ингээд энэ муухай харагдсан ч одоо зүгээр харагдсан ч хүлийн зөвшөөрсөн ч ингээд ер нь миний л царай тэр хүмүүс та ямаач хамаагүй. Тэгээд дээс нь би өөрийгөө ер нь хөөрхөн гээд зүгээр хаддаг байвал who cares? Тэр бас миний боддог юм болохоор ингээд хаяа ингээд зүгээр иргэнэснээ хараал гадаад ч оюутан бай ингээд манай оюутанч бай ингээд бүгдийг харахлаад вау ер нь 20 настай байгаа ч юм уу ингээд залуу насны нэр байгаа хүн болгон амар хөөрхөн харагддаг. Бүр ингээд хамгийн гоё насны нэрээ ч юм уу ингээд яваач юм шиг бүгдийг ингээд амар хөөрхөн харагддаг. Тэгэхээр энэ хүн болгон хөөрхөн би ингээд шууд шатраа ингээд нээлгүйгээр биш хаалгүйгээр ингээд унтахлаар өглөө эст ингээд сэсдэг байхгүй юу? Яг нар манай л тэгээ сэсдэг. Тэгэд ийм гоё өглөө байв. Үгүй энэ дээ санагцсан. Тэгээд би бисэн дазаа танилцуулаа. Дараа нь би Монголын явах билетээ авсан. За энэ бол миний ингээд байсэргээ хийдэг хамгийн том худалдаа болтохгүй юу? Энэ хавар бол үнэхээр би хичээлийг бол хичээлдээ зав гараад хийгээлээсэн. Энэ устай царай ажиллаж байгааг нь хардаа. Тэгээд ашгүй манай midterm-ууд ер нь дуусж байгаа. Oh, it's already there. Нэтэтэйгээ хамт хоол иддэг. За, өнөөдөр тэгээд тасгалын жимгэнэстэй. Гэхдээ би маргааш 5-аас 50 тэгээд тэрнийг болохоор би маш сайн хийн гэж бодож байгаа. Би бүр ингээд амар хөөрхөн болж очив нэгт. Тэгээд 5-аас бүр амар сайн 50 хүмүүс алмаар би аягуулсан явна гэж бодож байна. Би тэгж итгэж байна. За би 5-аас ингээд аягуулсан мэлдээд тэгээд амар хөөрхөн гоё хувцас дээр өмсөөд тэгээд очиод 5-аас хамгаалсан. Тэгээд миний бодлоор би нэлийн дэжгүй хийсэн. Тэгээд сайн оноо авсан. Тийм болохоор wow, you done a very good job. I just want to say that. За би ер нь сонголтын дасгал амар хийдэг. Тэгээд үдүүн нь гараад байгаа. Look guys. Blue soap. I'll try. Яг үндэ нэг юм бананы саван шиг үнэтэй юм байна. Би уснаас тэгээд зүгээр сэтгэл санаа дэмжихийн тулд би ийм хаяа аст өгүүлдэг. Тэгээд би дөнгөж сая ингээд анх удаага ч юм уу энэ Morocco-гийн ийм blue cream-ийг ингээд ашиглаж үзлээ. Одоо мэддэх юм байна. Гэтэ миний айсмэс гоё болох юм бол хэлнэ. I really hope. Миний ягт дэш бол. Oh, so cute.
It's like Vietnamese Coffee? дан да да да. Өглөөний цайгаа ингээд оройн бэлтжүүл амраад идэм билий. За баяртай.